Тэр нь бол нэг анх одоо ямар айлгуугаар ямар хөгжим найралтай тавигдсан те тэрнээс нь бол их санаа ер нь бол санаа авч тэр ажилдаг. Яг нь одоо хүмүүсүүд нэг эргээд нэг хуучин цагаар яваад байж тийм нэг хуучныгаа өгүүлэг гэдэг юм уу тэр нь одоо нэг хараад нэг гой дурсамж зэрэгэдэг ч юм уу те хүмүүс те тэр үүднээс тэр одоо уран бүтээлийнхаа одоо клип гэдэг ч юм уу найруулга хөгжим найруулга гэдэг ч юм уу тэн дээр бас ингээд юугаа тэр нэг хуучин цагаар бас ингээд үндэсний хөгжим оруулсан байх. Тэгээд ер нь бол бидний уран бүтээлийн одоо алтан үеийнхээ дүүс эргээд дууссан бол бас л ерөөдөө бол тэр байр талархаа барьсан. Энэ бол аль болох нэг хууч үеийнхээ эвдэхгүй байхыг тэр бол хичээсэн байна. Орчин үед бас. Тий. Орчин үеийн нэг саунд жоохон дуурал байгаа мөртлөө яг тэр нэг одоо юу гэдэг нь 80 он 70 оны 80 оны гэдэг ч юм уу тэрэндээ ингээд нэг үнцийг юм хинж байгаа л гэсэн байна. Одоо саяхан уралд сонссон баг тэн дээр бол яг ажиллаж байгаа юм тий. Битэрийн зогч 1000 шиг хэлбэлсэн. Тийм тэгээд одоогор бол одоо тэнд одоо юу яагааг байна. CD одоо яадаг бас ажил өөг байна. Тэгээд одоо тэгээд нэг цомгийн баяраа хийчээ дараад нь аял өгье гэсэн хэлбэтэй байгаа. Тэгээд маргааш нөгөөдөрсөн гэдэг тэрний цомгийн баяраа цомгийн хатар зардаж эхэлнэ. Тэгээд цахимаач хүлээд ингээд уйлаа ингээд бас ингээд зараар болоод ингээд зардал хэлбэтэй байгаа. Тэг яг битэрний дуунууд чинь нэг бас түрүү үеийн бас 60 70 оны дуунуудыг багтаа шингээсэн нэрээ тэр бас онцлог. Тэгэхээр яг түрүү үеийн одоо дуунууд чинь хэрэг энэ бол утга болгоомж гэсэндээ нэг хүүхдэд нэг юм ойлгуулах багаас нь тийм нэг уран дурлагддаг ч юу гэдэг энэ дуун дотор юу багтаж байгаа үг нь юу байна гэдэг үг аяа нэг салгаж сонсон бүр хүнтэй илүү өрнө гэсэн үг байна. Тэр талаас нь бол тэр талаас нь уран төлөвлөлтийг шийдэж эхэлж байна. Битэрийн цомгод багтснаар бол сайхан найз охины тухайд өгсөн найзтайс магтсан байна. Аав ээжээ сайхан дурссан байна. Тийм тэгээд ахуйтайгаа ойр байх тийм ээ. Тэр талаар бас нэлээ гаргадаг. Тэгээд клипнийхээ зураг авалдаг гэсэн дээр өдөө ахургууд оруулж итгэдэг юм дэвцдэг. Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө шинэ цомгийн дээр төлөвлөгөө цаашдын уран бүтээл. Байлгүй яг одоогоор юм бицээ шинэ уран бүтээл дээр ажиллаа явж байгаа. Энэ одоо яг бид нар 10 жилийн хөдөлмөр одоо энэ сэдв дээр багтсан ба шүү дээ. Тэнгүүт одоо энэ цомгийг гарч явах хэрэгтэй шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. Одоо ажиллаж байна. Дараагийн уран цомгийн цомгийл рүү орноо л гэсэн. Энэ одоо энэ зунаар одоо гэх юм бол энэ зун гэхэд нар ногоогороо сайхан мэдэл зуны сандалгыг цагирдаг шүү дээ. Тэгэхээр яг өдөө гадаа яваад уунаг мал гүм малаа ус сайхан айрыг цагаатаа өгдөг очиод климс уралдаа хиймээр гэсэн төлөвлөмж байна. За нэг нь үндэсний урлагийн их танхимаас нэг нь бачны амьдралаас шинэхэн уран бүтээл шинэхэн цам руугаа шилжчихэд яг ямар хэцүү зүйл нь юу вэ? Онцлог нь юу вэ? Энэ бол хэцүү гэдэг юм гайг байна. Хамгийн гол нь хоорондоо ойлголцоо хоорондоо ярилцчихад л асуудлыг шийднэ. Тэгээд хөдөө байгаа хугацаанд би ч одоо Төв аймаг Лүнс морхон шүү дээ 130 км-ийн цаанаас мал дээрээ байж байгаа манай онцныг юм боллоо ярьлаа хийгээвэр яа гэх юм бол би ч хүрээд байна. Тийм. Тэгээд асуудал гэдэг хараа гайг байна. Тийм тэгээд яг уран бүтээл хийгээд зорьцсон байхад бол бэрхшээл бол тэгэл даван л тоглож те хүн зорилгоо тодорхойлоод халтсан байгаа цагт бол тэгэл ямар саад байсан даа бол энэ дээр бол яг хоёулаа хамт ингээд хичээж байгаа болохоор ингээд бол ямар ч саад байхгүй яа гэх юм бол хоёулаа уран бүтээл дуртай уран бүтээлийг одоо сонирхол нь их байгаа учраас тэгэл онцлохгүй бидний онцлог гэх юм бол их хэрэг байна. Тийм тэгээд ихрээрэл одоо явж цааш уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Тэгээд яг уран бүтээлч болгон төлөвлөгөө байдаг байх л да. Яаш ингэж ажиллан тгийг одоо ингэж хийсэн. Яг тэрнтэй адилхан одоо бид олон төлөвлөгөө байна. Цааш нь бол цомог дахиад дараагийн цом гаргахтаа байлаа. Танан одоо алтууны дуу байх уу, шинэ уран бүтээл эсвэл дандаа хардын дуу байх уу гэл тийм үү. Тэгэл дараагийнх нь одоо орчин үеийн дууралтай байх эсвэл оркестртай, симфони оркестртай тийм дуунуудаар хийх юм яах юм те. Тэр ингээд уран бүтээл ямагт бол тэгэл гаргаж авах бол дандаа л агсан төвшин тийм чанарын хувьд бол ингээл дандаа левел агчлах хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэр өөр онц дээр айгу бодцсон одоо харин ярилцсан гэл явж байна. Тэгээд дараадан бол ингээд дараагийн сайхан дараагийн уран бүтээл ярьж гэдэг юм уу, дараагийн цомгийн барь гэдэг юм уу, пянзны барь гэдэг юм уу, ямар нэгэн байдэн тийм. Найз нөхд нь ахын дүүс бүгд суугаад ерөөсөө урдаг соёлын бүгдээрээ суулаад миний хоёр хөө цөмөр ирсэнд нь маш их баярлалаа. Жохон бахад дуулдаг авьяастай. Аав нь их гоё дуулдаг хүн байсан. Тэгээд тэр авьяас нь юм л үү. 10 жил багтаал. Жоохноос дуустай. Сургууль дарааг багтаал дуулдаг юм юм. За баярлалаа. Алтан ундгын хувьд бол одоо миний анхны шав. Тэгээд өнөөдөр бас одоо үндэсний их театр гэдэг амин их айлд өөрийн гэсэн мөртөө явж тэгээ өнөөдөр анхныхаа цомгийг одоо 9 жилийн дараа гаргаж байна. Тэгэхээр би анхны маань шавнаар одоо бас гарна ганцаанд хөлн дөрөнд өрч байна да гэж баярлж байна.
За ихэр аялгауын цомогт бол хуучин бас дуулагдж байсан. Олон сайхан уран бүтээлчд дуулсан. Тэднийг одоо сүүлийн үед нэг маскап гэдэг яриад байгаа шүү дээ. Нэг зохиогчийн эрх гэж те. Тэрнээс нь зөвшөөрөл аваад тэгээд шинэлэг байдлаар ингээд дуулж байгаа. Тэгээд хамгийн гол нь хоёр одоо ижилхэн хоолойтой одоо ихэр хүмүүс ингээд дуулна гэдэг бол бас сонин. Тийм учраас энэ бол сонин одоо их одоо өр мэт сэдв болж байна гэж ингэж бодож байна. Зүүнд түчээлэх зүүнний мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.